Монгол хүнд эрүүл хүнс газуурт компани төлөвлөж байна. За хоёул урлагийн талаар одоо нөхөрлөе л да. Апа хэд хэлээ? 90-63. Сайн байна уу? Миний 96 дугаартай Абай байна. Би Улаанбаатар хотод хууль захиалгын их сургууль 4-р курсын оюутан. Эрсвч мэргэжил суралцж байгаа. Би энэ хөгжим тоглоод юу нь бол 4-5 жил болж яг ингэж хөвөр хэмжээнд тоглоод хөгжим тоглож байхад мэдээж надаа их маш сайхан мэдрэмж төрдөг. Хамгийн их одоо намайг дэмждэг мөн гэр бүлийн хүмүүс, аав ээж минь энэ хөгжмөөр сурсан байна. Бас тодорхой хэмжээний хөгжмөөс олон нийтэд танилцуулж чадвар бас миний сурсныхаа нэг ач гэж боддог шүү. Хэмлээ? Абай. Сайн байна уу? Муратын Абай байна. Абай яав. Ассаламу алейкум. Сайн байна уу? За сайн байна. Сайхан залуу гараад ирсэн. Одоо өөр юу хэлэх вэ? Өөрөө чи гайхамшиг мэдэрмээр байна. Бэлэн үү? Бэлээ. Үзүүлээдэг. Амжилт хүсье. Усаа гарч иж байгаа нэгээс тоглож байгаа бүр гоё байхгүй юу? Авьяаслаг монголчууд шоун дээр анх удаага доомбрыг ёстой нэг та эзэмдэг шиг эзэгнийхэн төрлөөдөө таны дээр баруун гарын тэр цохилт бол ямар мундаг юм бэ? Би таны тэр гарны хурдыг нэг дуураймаар айдаж үзсэн бас хэцүү байлаа шүү. Кис гэж энэ хажуу талаас энэ хөгжимчин хүн бас хэлж өгч байна. Үнэхээр гайхамшигтай байна. Би чамайг үндэснийхээ хувцыг өмсөд гараад ирсэн бол надад нэг сэтгэл төрөхгүй. Харин ийм гоё орчин үеийн залуу гарч ирэнгүүтээ доомбро тоглоод ингээд суунгууд надад сайхан санагдлаа. Баярлалаа. Одоо залуу одоо цаг үетэйгээ бас жоохон нийлж ийн л та нийлүүлж ийн гэж хөгжмийн сонголт Монголд ч гэсэн одоо ер нь сүртэй байх талаас нь яавал сонирхолтой байх уу гэдэг талаас бас бодож үзсэн байна гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа ингээд алс нутгаас ирсэн энэ сайхан залуудаа бүгдээрээ саналаа хэлцгээе. Чимгээгч. За авьяаслаг монголчууд шоуны шүүгч Бибер казах үндэсний өв соёлыг дэлгэрүүлж байгаа таныг дэмжихгүй юм бол өөр хэнийг дэмжих юм бэ? Тэнцлээ. За баярлалаа. Rocket Bay. Миний хувьд бол тэнцлээ. Баярлалаа. За баярлалаа. Чука. Тэнцсэн. Баярлалаа. Тэнцлээ. За спонсор дэшөө. За баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Рахмет. Батэрия. Казах үндэсний төлөөлөл болсон Абай маань доомбор хөгжмийг ёстой л нэг уйлтлан тоглолоо. Доомбортойгоо байхад алзахгүй гэдгээ дахин харуулаарай.